Та өглөөс ирээд хамгийн түрүүнд юу хийдэг вэ? Магадгүй дийлэх хүмүүсийн адил гар утсаа шүүдэг байх. Гэхдээ дэлхийн тэрбум хүмүүсийн хувьд өглөө бүр эхэлдэг нэгэн танил арчилгаан бий. Энэ бол харанхуйд нүдний шилээ тэмдрэн хаах эсвэл угаалгын өрөөрөө тэмцэж очоод контакт линзээ зүүх. Дэлхийн хүн амын бараг тал хувь нь холын болон ойрын гарааны ямар нэгэн сонгогтой амьдардаг. Тэгвэл танд ердөө 15 минутын дотор ямар ч өвдөлтгүйгээр таны нүд рүү лазераар тусгаад л энэ бүх асуудлыг үр дүнгүй хийж чадна гэж та итгэв үү? Тийм ээ, энэ бол орчин үеийн анагаах ухааны хамгийн агуу гайхамшгуудын нэг гэдэг лазик хагалгаа юм. Гэхдээ та нэг зүйлийг төсөөлөд үзтээ. Бид маш халуун кофе уухдаа хилээд төлчихгүй гэж айлдаг. Арьсан дээр өчүүхэн жижиг төсөлд авахд л өвдөж шархны лент хайдаг. Тэгвэл та өөрийнхөө биеийн хамгийн нандин, хамгийн эмзэг, ямар ч хамгаалалтгүй эргэтэн болох нүдээ лазерын халуун туяанд даатгаж төсөөлөх зориг гаргаж зурхлах уу? Энэ хаалгааны үеэр танд яг юу тохиолддог вэ? Магадгүй та лазераар нүдэд засуулж байхдаа мах шатаж байгаа мэт утаа, эвгүй үнэрийг өөрийн хамраараа үнэрлэн гэдгийг мэдгүй. Эсвэл хагалгаа хийлгэсэн зарим хүмүүс шөнийн цагаар дэлхийн ертөнцийг яг л харь гаригийн кино шиг гэрэл татарч бүрлэж хардаг болчихдог гэвэл яах вэ? Өнөөдөр бид лазер хагалгааны цаадах бүхий л үнэн, түүний аймшигт түүх, цэргийн нууц туршилтууд, бас хэний ч ярихыг хүсдэггүй эмнэлгүүдийн нууцтай харанхуй талыг хуваалцах болно. Та бэлэн үү? Хэлцгээе. Компьютер өндөр технологийн лазер гарахаас өмнө хүмүүс хараагаа засахын тулд ямар аимшигтай бүрт хамлал хэмээр зүйл туулдаг байсныг та мэдгүй. Хараа засах мэдсэлийн анхны туршилтууд маш аимшигтай түүхтэй. Хамгийн анх 1930-аад оны сүүлээр Японы нүдний эмч Цутомо Сато гэх хүн хараа засах анхны оролцоогоо хийжээ. Тэрээр цэргийн нисгэгчтэй харааг сайжруулахын тулд нүдний эвэрлэг бүрхөвчийг дотор талаас нь хутгаар цусаж эхэлсэн байна. Гэвч тэр үед анагаах ухаан эвэрлэг бүрхөвчийн дотоод төсүүд дахин төлөвшдөггүйг мэддэггүй байв. Үр дүн нь юу байсан бэ? Хагалгаанд орсон 100 цэргүүд хэдэн жилийн дараа насан туршдаа сохорч нүд нь бүрэн ажиллагаагүй болсон байна. Энэхүү аимшигт бүтлгүүтлээс болоод хараа засах мэдслийг дэлхийд даяар хэдэн 10 жилээр хоригдсон юм. Гэвч түүх үүгээр зогсоогүй. 1970-аад оны зөвлөлт холбоот улсад Святослав Фёдоров гэдэг нэгэн нүдний эмч нэгэн сонирхолтой тохиолдлыг илрүүлжээ. Нүдэндээ шилнийг хэлтэрхий зоосон нэгэн хүү гэмжилж байхдаа тэрээр хүүгийн эвэрлэг бүрхөвч дээр үүссэн жижиг цөсөлтүүд нь хүүгийн харааг урдынхаас нь илүү сайжруулсныг анзаарсан байна. Зүссэн шарх идэрхтэй нүдний хэлбэрийг өөрчилж байж. Үүнээс санаа авч тэрээр хутгаар хараа засах аргыг зохиожээ. Эмч нар хүний нүдний эвэрлэг бүрхөвчийг яг л пицца зүсэж байгаа мэт алмазан утгаар засах хэлбэрээр гараараа зүсдэг байв. Бага зэрэглэгүй зүсвэл нүдийг цохлох аюултай. Энэ метод маш өндөр эрсдэлтэй зөвхөн эмчийн гарын үр дуугаас хамаардаг байлаа. Хэрэв эмч хагалгааны үеэр найтаж бол эсвэл зүрх нь хүчтэй цохилвол таны нүд дуснаа л гэсэн үг. Гэвч 1980-аад оны эхээр Америкийн нэгдсэн улсын алдарт IBM компани инженерүүд компьютерийн микрочип дээр маш нарийн бичлэлт хийх зориулалттай экстремер лазерыг зохион бүтээснээр бүх зүйл оронгоороо өөрчлөгдсөн юм. Инженер Сринивасан нэг өдөр талархлын баярын дараа үлдсэн цацаг тэргуулийн ясыг лазераар тусаж туршжээ. Тэгтэл лазер нь ясны эргэн тойрондох амьд хэсгийг огт түлхэхгүйгээр зөвхөн туссан цэгийн микроны наривчлалтаагаар ууршилж байгааг олж мэдэв. Эмч нар энэхүү технологиг хүний нүдэнд ашиглаж болохыг олж мэдснээр өнөөдрийн бидний мэддэг классик технологийн үе ихсэн төв. За ийм хэцүү эмнэлгийн нэр томьёогоор таныг залхахгүй хамгийн энгийнээр нь тайлбарлая. Бидний нүд яг л фото зургийн аппарат шиг ажилладаг. Нүдний гадна талд байх тунгалаг бүрхүүл буюу эвэрлэг бүрхүүвч нь аппаратны линз юм. Хэрэв таны линз төрлийн хэтэрхий шовгор эсвэл хит талхай болж хэлбэрээ алдвал гаднаас орж ирж буй гэрэл нүдний арын торлог бүрхөвчдөр яг таг тусаж чадахгүй. Урд нь эсвэл ард нь тусна. Үүнээс болж дүрс бүрлэж харагддаг. Энийг л бид холын эсвэл ойрын хараа муудах гэж нэрлэдэг байгаа юм. Лазик хагалгаа нь ердөө энэ линзний хэлбэрийг лазераар засдаг механик процесс. Одоо бүгдээрээ хагалгааны өрөөнд орж таны нүдэнд яг юу болдгийг микроскопоор харъя. Тэнийг орон дээр хэвтүүлээд нүдийг танд цавчгаас сэргийлж тусгай төмөр тэлгчээр нээж бэхлэнэ. Энэ нь баг зэрэг эвгүй мэдрэмжлүүлэгч мэдээ алдуулагч тусаас учраас ямар ч өвдөлт байхгүй. Үүний дараа хагалгаа 3 залхмаар явагдана. Нэгдүгээр алхам нь лаб буюу нээлгийн үүсгэх. Тусгай өндөр наривчлалтай фемтосекунд лазераар таны эвэрлэг бүрхөвчийн дээд талын нэмрээ хальсыг яг л номын хуудас шиг сөхөж хаалга гаргана. Энэ хаалганы зузаан нь ердөө 100 микрон буюу хүний өсний ширхгээс нэмэх.
Энэ алхамд таны хараа хэдхэн секунд бүрэн харах болно. Энэ үед хүмүүс хамгийн ихээр сандардаг. Алхам 2. Үндсэн лазер ажиллагаа. Энэ хаалгыг сүгсний дараа эмч таны дээр байгаа улаан эсвэл ногоон цэг рүү ширтгийг тушаана. Ингээд экзимер лазер ажиллаж эхэлнэ. Энэ лазер нь халагнаар шатаадаггүй. Харин молекулын түвшний холбоосыг тасалж эсийг шууд ууршуулдаг бүтэн лазер юм. Лазер ажиллах үед өрөөнд таснаас гэсэн дижитал чимээ гарч таны хамарт яг л үс эсвэл мах шатаж байгаа мэт эвгүй өнөрөө өнөртөж эхэлнэ. Сандрах хэрэггүй. Энэ бол таны нүд шатаж байгаа хэрэг биш. Харин лазерын туяанд ууршиж буй эвэрлэг хөгжийн карбон молекулуудын өнөр юм. Хэрэв та энэ үед сандраад нүдээ хөдлөгчхөл яах вэ? Орчин үеийн компьютерийн систем таны хүүхэн харааны хөдөлгөөнийг секундэд 4000 удаа хянаж байдаг тул таны нүдээ үл ялах хөдлөхөд лазер микросекундэд дагаж хөдлөнө. Эсвэл шууд унтардаг. За 3 дугаар алхам хаалгыг буцааж хаах. Лазер хэлбэржүүл дуусны дараа эмч сүгсэн нэмгээ хайлтыг буцааж байранд нь тавина. Ямар ч оёдол тавих шаардлагагүй. Нүдний байгалийн чигшил ба даралтаар тэр хайлт маш хурдан хэдхэн минутанд наалздаг. Нийтдээ 2 нүдний хагалгаа 15-аас 30 минут. Маргааш өглөө таас ирээд шилгүүгээр дэлхийг тод харна. Үнэхээр иж ижиг биш гэж юу? Гэхдээ түр хүлээгээрэй. Хэрэв ласкиг ийм төгс ийм аюулгүй юм бол яагаад зарим нэг нүдний эмчнэр өөрсдөө нүдний шил зүүсээр л байдаг юм бэ? Яагаад интернетээр дүүрэн ласкигээд амьдрал минь там боллоо гэсэн хүмүүсийн гомдол бүр шүүх хурал хүртэл байдаг вэ? Одоо бүгдээ энэ хагалгааны хэний ч ярихыг хүсдэггүй харанхуй талыг сүгэж үзье. Дэлхийн статистик судалгаагаар ласк хагалгаа хийлгэсэн хүмүүсийн 95-аас дээш хувь нь үр дүнд сэтгэл хангалуун байдаг. Гэвч үлдсэн 5 өрхөгийн хувьд нь ямар хачин аимшигтай гаш нөлөө илэрдэг гэж хамгийн анхны баримт Америкийн нэгдсэн улсын хүнс эмийн захиргаа буюу FDA ласкийг зөвшөөрөх хэлцээний дарга байсан доктор Морис Вакслер гэдэг хүн хагалгааг албан ёсоор зөвшөөрснөөс хэдэн жилийн дараа өөрийнхөө гаргасан шийдвэрийг эсэргүүцэж ласкийг устгах хэрэгтэй. Энэ хагалгаа маш олон хүний амьдралыг сөрүүлж байна гэж мэдээлэл хийжээ. Тэрээр үйлдвэрлэгчдийн өгсөн анхны судалгаанууд гаш нөлөөг маш ихээр нуун дарагдуулсан байсныг хожим олж мэдсэн байна. Хамгийн түгээмэл бөгөөд аимшигтай гаш нөлөө бол архах хураашилт. Лазераар нүдний эдийг зүсгүүд нулимс ялгарлалтыг зохицуулдаг, бичил мэдрэлийн ширхгүүд тасардаг. Үүнээс болж тархи нүдийг хураашиж байгааг мэдэрч чадахгүй нулимс ялгаруулах тушаалгүй болно. Зарим хохирогчид хагалгааны дараа насан туршдаа өдөр 5 минут тутам хиймэл нулимс тусаах хэрэгцээтэй болдог бөгөөд шөнө унтаж байхдаа нүд нь хураашиж цохинд нь наалснаас болоод өглөө нүдэн нэгэд эвэрлэг бохирдож нь хууларч урагдах шахдаг там шиг өвдөлтийг мэдэрдэг байна. Хоёр дахь том асуудал бол шөнийн харааны гажиг. Хагалгааны дараа зарим хүмүүсийн нүдэнд шөнийн цагаар гэрэл маш тод үс, цацраг үүсгэж байгаагаар харагддаг. Машины гэрэл бүр яг л дэлбэрч байгаа мэт. Том, тод цацрагтай харагдах тул тэд шөнө огт машин барьж чадахгүй болдог. Бүр зарим нь нэг зүйлийг 2, 3 болгож дайлаж хардаг хий үзэгдлийн хараатай болчихдог. Мөн хамгийн ховор боловч аюултай тохиолдол бол эвэрлэг бүрхөвчийн сулрал юм. Нүдний хайлтыг хэд нэмгэлснээс болж нүдний дотоод даралтыг тэсвэрлэхгүй урагшаа яг л конус гурвалжин хэлбэртэй болж зүлхийг үзэгдэл юм. Үүнийг засахын тулд дахин шил зүгч нэмэргүй бөгөөд эцтэй нүдний доонор олохоос өөр аргагүй төрдөг байна. Энд нэг маш сонирхолтой баримт хэлье. Олон жилийн турш Америкийн нэгдсэн улсын сансрын агентлаг NASA болон Тэнгисийн цэргийн хүчин өөрийн нисгэгчтэй ласк хагалгаа хийлгэхийг хатуу оргилдог байсан. Яагаад гэвэл сансарт хөөрөх үед эсвэл тэрэлт донгоц барьж байхад хүчтэй даралтаас болоод өнөөх ласкийг үүсгэсэн нүдний хагалгаа буюу флап нь буцаад нээгдэж салжих эрсдэлтэй гэж үздэг байв. Гэвч 2000-ад оны сүүлээр лазерын технологи фемтолазер буюу утгагүй лазер руу шилжиж зүсгэлтэн молекулын түвшинд маш бат бөх наалддаг болсноор NASA нисгэгчтэй лазер хагалгаанд орохыг албан ёсоор зөвшөөрсөн юм. Энэ нь уг технологи хэс зэрэг өндөр түвшинд хүрсний баталгаа билээ. Мөн технологи зөвхөн ласкаар зогсоогүй. Хэрэв та өнөөх том хаалга нээдэг зүслээс айж байвал орчин үед 3 дугаар үеийн технологи болох Смайл хагалгаа бий болсон. Смайл хагалгааны үед нүдний гадна талыг бүхэлдэн тойруулж зүсэхгүй. Үүний оронд лазер нь нүдний тунгалаг бүрхүүлийн дотор маш жижиг эдийг зүсэж бэлдээд гадна талд нь ердөө 2 мм-ийн бичил нүх гаргаж тэр нүхээрээ өнөөх эдийг хямсаагаар суулж авдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл нүдний гадна талын нулимс зохицуулдаг мэдрэлийн ширхгүүд огт гэмтэхгүй үлдэнэ. Үр дүнд нь хагалгааны дараа нүд хурааших магадлал ласкаас хавгүй бага. Эдгэрэл нь маш хурдан, дээрээс нь сансрын нисгэгчийг хүчтэй даралтанд орсон ч нүд урагдана гэх айцаас бүрэн ангижирна гэсэн үг юм. Эцэст нь дүгнээд хэлэхэд лазерын хагалгаа бол хүн төрөлхтний бүтээсэн хамгийн гайхалтай технологиудын нэг мөн үү гэвэл гарцаагүй мөн. Гэхдээ та нэг зүйлийг маш сайн ойлгох ёстой.
Энэ бол гоо цаг нэмээс засал биш. Энэ бол таны биеийн хамгийн чухал эрхтэн болох нүдэнд хийгдэж буй эргэлт буцалтгүй алхам юм. Интернетээр дүүрэн байгаа тэр гоё чамаас усталчилгаа, нүдний шилнээс үүс цал шинэ амьдралтай боллоо гэсэн инфлюенсеруудын өвөнд цохроор итгэж болохгүй. Эмнэлгүүд танд 99% баталгаа гэж амлах байх. Тэд үлдсэн 1% эрсдлийг жижиг үсгээр гэрээний хамгийн арын утсанд нуучдаг. Гэвч хэрэв та тэрхүү азгүй 1% болчихвол яах вэ? Тэр үед насан туршийн архаг өвдөл шүний хараагүй болох том шиг амьдралыг та өөрөө л үүрнэ, эмнэлэг биш. Тиймээс хагалгаанд орохоос өмнө ашиг орлогоо хөөгөөгүй зөв эмнэлгийг сонгож өөрийнхөө нүдний эвэрлэг хөгжийн зузааныг маш нарийн шинжилүүлээрэй. Хэрэв эмч танд таны нүд бага зэрэг эрсдэлтэй гэж ганц л удаа сануулбал эргэлзэлгүйгээр нүдний шилтэйгээ үлдэх зоригтой байгаарай. Өөгүй төгс харагдах зүс царайнаас илүү өвдөлтгүй эрүүл харагдах нүд чинь танд хавьгүй илүү үнцэнтэй юм шүү. За тэгвэл үзэгчдээ хэрэв танд боломж олдвол та өөрийнхөө нүдийг лазерын туяанд даадах уу? Эсвэл эрсдлээс айж нүдний шилтэйгээ үлдэхийг илүүд үзэх үү? Та өөрийн бодлоо доор сэтгэл хэсэгт үлдээгээрэй. Энэхүү бичлэг таны хайртай дотны хэний нэг эрсдэлтэй алхмаас сэргийлж магадгүй тул заавал шеэрлэж цаашид иймэрхүү контентуудыг алгасгалгүй үзхийг хүсвэл зугтаа subscribe хийж хонхыг нь дарахаа мартаваа. Дараагийн бичлэгээр илүү сонирхолтой сэдвээр иргэн уулзцгаая. Өөрийгөө болон нүдээ хайрлаарай. Баяртай.